2024 онд нийгмийн бодлого байнгын орооны гишүүд сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвдөр ажиллаад ирсэн. Тэгж яхад бол архинаас гаргах эмчилгээ ийм сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг ийм багийн эмчилгээ гэж байдаг юм байлээ те. Тэгээ тэр эмчилгээний хүмүүс бол ярьжсэн л та. Саяхан манад харт амх хэрэгэлдэг хүн ингээд залуу сайн дураараа ингээд ийм эмчилгээнд хамрагдаад гарч болдгоо гэд асуугаад ирж исэн. Даанч манай тийм байдгүй болохоор бид нэр одоо байхгүй гээл тэгэл тэр залуу явсан гэж. Энэ харт амхт татдаг хүмүүс ч одоо жишээлбэл жилийн 365 хоног 24/7 байнгын мансуураад ээж ингэж байхгүй шүү дээ. Энэ хүмүүс чинь заримдаа эрүүл болсон цагтаа харамсдаг харамсдаг болол тэнд одоо сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвдөр очсон ийм эмчилгээ байна уу? Би эндээс гармаар ингэ явж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм юм бол мэдээч байдаг юм шиг байна. Харин бид нар одоо нийтээр орцсон байгаа хүмүүсээ яаж энэ харт амхнаас гаргаж авах вэ гэдэг нэг асуудал. Дээрээс нь урьдчилан сэргийлэх асуудлыг энд нэлээх тусгасан байгаа боловч судалгаа жоохон бага юм уу гэж би өвдө харлаа. Ялангуяа Монгол хүний сэтгэл санааны сэтгэл зүйн байдлын онцлог гэж юу вэ тийм бэ? Тэрэнд суурлаа тий. За жишээлбэл одоо гадаадд ч гэсэн одоо сошиал дээр ялангуяа идэвхтэй хүмүүс маш сайн мэдж байгаа. Гадаадд харт амхинд орсон байж байгаа тий. Одоо олонний нүдэн дээр одоо элдв янз болж байгаа. Сүүлдээ тэр соборч үлээ юу вэ тийм эмчилгээнд явж байгаад эрүүл олоод тий. Тэрийг ингээд монголчуудтайгаа хуваалцаад туршлага за тэгээд онол нь ямар байдгийг, практик нь ямар байдгийг ингээд маш сайн хуваалцдаг. Тэгэхээр та нараас энэ хуулийг байхдаа яг тийм ийм байдалд ороод гарсан хүнтэй уулзаад, ярилцаад тий туршлага судалсан сэтгэл зүйн байдлыг одоо судалсан тийм зүйлүүд байна уу? Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал. За харт амх ялангуяа татдаг байжгаад гэмт хэрэг үйлдээд харт амх татсан гэдгээр биш гэмт хэрэг үйлдснээрээ одоо хорих ялаар шийтгэгдэж явах хугацаанд одоо нас барсан ийм байдлууд гарч байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ нөхцөлд энэ ийм мансууруулах бодисоос холбоо хамааралтай нөлөө бүхий хэрэглээтэй тэрнийгээрээ бас юу гэдгийг эрүүл мэнд нь хямардаг ийм хүмүүсийг хорих явцад тусгай ямар нэгэн юу гэдгийг хуучин өнгөрсөн туршлага дээр болсон явдал дээр тулгуурлаад жишээлбэл ямар арга хэмжээ авч байгаа юм бол хоригдож байх хугацаанд тэр хүний сэтгэл зүйн болон эрүүл мэндийн нөхөн сэргээх гэхүү тэр холбоо хамааралтай байгаа тэр зүйлийг нь юу гэдэг юм бол би сайн хэллэгийг нь бол мэдэхгүй байна л да. Гэхдээ энийг нэг шийддэг юмыг арга механизмыг энд хэрэгжүүлэх тухай орсон байгаа юу? Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан эрүүл Монгол үндэсний хөдөлгөөний дэргэдэх сэтгц нийгмийн сэргээн засах төвийн зохицуулагч Түмэн Нэмбэрл байна. За хуулийн ажлын хэсэгт орж ажилласан. Би өөрөө дондох юм судлаач хүн. Тэгээд энэ сүүлийн 20 гаруй жилийн Япон улсын энэ сэргээн засах тусламж үйлчлэгийг энэ улсад нэвтрүүлэх гэж явж байгаа юм хүн байгаа. За тэгээд энэ нэгдсэн үндэсний төрөлцсөн байгууллагаас гаргасан бодисын хэрэглээний эмхийг эмчлэх олон улсын стандарт гэж байна. Энэ эмчилгээний аргачлалыг ерөөсөө энэ хуулийн хуулиар зохицуулж бид нар эмчилгээний арга аргачлал бий болгохыг зорж байгаа. За 18 онд урьдчилан сэргийлэх арга аргачлалыг нүүбийн төрөлцсөн байгууллагаас гаргасан. Харамсалтай манай улс энэ хоёр арга аргачлалыг стандартыг өнөөдрийн хүртэл эмчилгээ үйлчилгээ урьдчилан сэргийлэх хөтөлбөр арга хэмжээнд хэрэглэхгүй ирсэн байна. За тэгэхээр дондох эмгийн эмчилгээ гэдэг бол эмнэлэгт суурилсан эмчилгээний хэсэг нийгэм хамт олонд суурилсан эмчилгээний хэсэг гэж хоёр бүлэгт хуваагдж үздэг. За эрүүл мэндийн даатгалаар сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв адиктологийн төв хордлого шаардлагатай эмчилгээ хийж байгаа. За яг дондох эмгийн зан үйлийг засахт нараа гишүүнээ асуугаад байгаа энэ сэтгэл заслын тусламж үйлчлэг орхигдож ирсэн манай улсад. За 24 оноос эхлээд миний ажиллаж байгаа сэргээн засах төв энэ төрлийн тусламж үйлчлэгийг улсдаа жишиг төв ажиллаж эхэлсэн. 25 онд 78 энэ бодисын асуудал буюу харт амхны хамралтай тусламж үйлчлэг үзүүлсэн. За эмчилгээний үр дүнгийг аваад үзэх юм бол 30 хэдэн хувийн дахилтгүйгээр явж байна. Бид нар энэ тулгамж байгаа асуудлыг ерөөсөө боловсон хүчний асуудал. Энэ чиглэлээр мэрэгжилтнээ сургах, мэрэгшүүлэх за энэ зан үйлийн эмчилгээ явуулах, нотлохоон суурилсан эмчилгээний хөтөлбөр арга аргачлалыг бас боловсруулж эмчилгээний практикт нэвтрүүлэх энэ ажлууд бас их хоцрогдсон. Тэгээ энэ хуулиар энэ бүгд зохицуулагдах юм боломж нэгдэж байгаа. Баярлалаа.
За нарантай гишүүний асуултанд хариулъя. Яг үнэ бас энэ одоо мансуурах донтох энэ эмэгтэй хүн бас бусад хүмүүстэй цуг хоригдохлээрээ бас бусдыг урууд татдаг. За давтан одоо үйлддэг энэ тохиолдол олон байгаа. Тийм учраас ер нь цаашдаа эдгээр хүмүүст зориулсан тусгай хөтөлбөрийн хүрээнд тусад нь одоо тусгаарлаж цагдан хордог энэ одоо зохицуултыг хуулийн төсөл тусгаж байгаа. Өөрөөр хэлбэл 8 дугаар хуулийн төслийн 8 дугаар бүлэг дээр энэ асуудлыг тусгаж өгч байгаа. Тэгэх юм бол бас яг энэ одоо хүмүүсийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шин чанар, хувийн зам байдалтай тохирсон энэ одоо цагдаа орох орчин нөхцөлийг бүрдүүлж энэ хүмүүсийн сэтгэл зүйтэй ажиллах дахин аль болох энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй байх бас бусдын. За ер нь бас хоёр дахь асуудал дээр жоохон буруу ойлгосон юм шиг байна. Миний бодлоор бол одоо хоригдож байх хугацаанд бусдыг уруу татах боломж байдаг юм уу? Одоо тэр газарт хоригдож байгаа газарт нь би бол яг яриагаараа ч юм уу тийм боломж бол байдаг бах гэхээс биш тийм одоо мансууруулах бодисоо аваад орох боломж бол байхгүй үстэй тийш тий. Байхгүй тий. Тэгэхээр миний бодлоор хамгийн гол нь тэнд уруу татах гэхээс илүү тэнд өөр мансууруулах бодис хэрэгэлдэг гэдгээс өөр шалтгаанаар хоригдож байгаа хүнд тэр нөгөө байнгын одоо жишээлбэл энэ нийгэмд ахтуул тэр чи ямар нэгэн аргаар хулгай зэлгийн хийгээд хамаагүй тэрийгэ татаад байна. Тэгээд би эрүүл мэндийн нэг тэрэндээ нэг дасан зохицоод яваад нь штэ. Гэтэл өөр хэрэгээр хоригдож байгаа хугацаанд тэр нөгөө юмд байхгүй болчоор байгаа хэрэгэлдэг юмаа нэхэд тэр чи ингээд одоо хямрал өгөөд нас орсон байгаа хгүй. Тэгэхээр тийм нөхцөл байдалтайгаа хүмүүсийн сэтгэл зүйн болон тэр хүний төлөх тэр хүний эргэн тойронд байгаа уруу татагдаж болцсошгүй хүмүүсээс илүүтэйгээр тэр хүнийг нөгөө амьд байгаад хийсэн хэрэгтэй ялаа хүлээд буцаагаад нэг юм дээр гараад эрүүл царуул хүн амьдрах тэр боломжоор хангах тухай яриад байгаа байхгүй юу. Тэгээд дээрэс нь тэгээ одоо хамгийн гол нь тэр хүний эрүүл мэндийн тухай яриад байгаа байхгүй. Гэтэл бид нар хангаж чадахгүй аль хэдийн алдсан ийм бидэрт кейс байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр за тэрийг бол ингээд тусгаарлах шаардлагатай нөгөө хүмүүст нөлөө үзүүлэхийг муу нөлөө үзүүлэхийг тусгаарлах шаардлагатай. Нөгөө талаар тусгаарласан хүнээ сэтгэл санааны болон бие эрүүл мэндийн тэр одоо тритментийг яаж хийх вэ гэдэг асуудлыг тусах шаардлагатай байгаа байхгүй. Би бол тэгж бодоод байна. Нараа гишүүнээ дурж байгаа маш зөв асуудлууд байна. Яг энэ хууль батлагдж байгаа бол батлагдах одоо гол одоо зорилт нь бол яг л энэ чиглэл рүү явах хэрэгтэй байна. Бид ер нь хуулийг мэдээж одоо хязгаарлах гэдэг юм уу, торгох шийдэх, яллах гэхээсээ илүүтэй нэгдүгээр хууль өөрөөс сэргийлэх, тасан зогсоох, өрчлөн одоо хамгаалахад чиглэсэн байх хэрэгтэй. Хоёрдугаар хууль бас үйлдэлж хийж байгаа альва одоо иргэн хүнтэй хуулийн дагуу хатуу хариуцлага тооцож хязгаарлаж байгаа ийм л одоо үндсэн хоёр зорилго. Ихтэй бид өнгөрсөн хугацаанд урьдчилан сэргийлэх ажлаа хангалттай хийж чадаагүй. Яг саяных шиг ангилах, ялгах, дээрээс нь одоо эмчлэх, нөхөн сэргээх, нийгэмшүүлэх, тэгээд цаашдаа одоо донтогч байна уу, эсвэл одоо хэрэглэгч байна уу, даамжрахгүй байхын тал дээр хийсэн ажлууд маш хомс. Тэгээд би энэ дүр зориуд нэг зүйлийг тодруулж хэлье гэж. Мэдээж холбогдох байгууллагууд ажиллаа хийж байна. Хангалттай их чадахгүй байна. Яг энэ хард тамхитай бол хэдэн мөрдөгчд өдөр шөнөгүй, цалин улс нь хангалтгүй, хоронтоо хүрдэггүй, техник хэрэгсэл тоног төхөөрөмж бодис сурвалжууд нь байдаггүй. Үндсэндээ одоо нөгөө монголчилсан аргаар тэмцэж байна гэж хэлж болно. Энийг бид ерөөсөө хаанч мартаж болохгүй. Нэгд, хоёрт бол өнөөдрийн албан тоонууд бол зүгээр дурдж байгаа тоо бол одоо яг нийгэмд хор нөлөө үзүүлж байгаа тооноос хэдэн 10 хэдэн 100 дахин бага одоо орж ирж байгаа гэж та бүхэн бас харж байгаа байх. Гуравдугаарт энэ чиглэлийн үйл ажиллагаануудыг одоо цааш нь нэлээ эрчимтэй явуулахгүй бол энэ өөрөө манай нийгмийн хар тахал болж өөрөх ийм өсөлтүүд байна. Өнөөдрийн өсвөр насны хүүхдүүдийн дунд байгаа дээрээс нь одоо хэрэглэгч рүү чиглэсэн байсан бол сүүлийн үед бид одоо тэг ажлын хэсэг байгуулж одоо тэр хангалттай нийлүүлдэг ялангуяа энэ зүүн өмнөд Азийн улс орнуудад энэ чиглэлийн синтетик бодисыг үйлдвэрлэдэг, нийлүүлдэг энэ хар тамхиг хангадаг, нийлүүлдэг нөхдүүд чинь манай Монгол улсыг одоо үндсэндээ байгаа болгоцсон байна. Хоёр том гүрний донд байдаг хамгийн том боломжтой, хамгийн одоо сул
хяналттай хамгийн хурдан хэрэглээд нэвтрүүлж хамгийн хурдан уусгаж авах ийм одоо боломжтой гэж тодорхойлсон байна. Энийг бол бид биш бүр нэгдсэн үндэсний байгууллагын олон улсын энэ томоохон байгууллагуудын судалгаагаар хүртэл гарч байгаа. Тэгэхээр энэ дээр одоо энэ хуулиас гадна бид энэ хуулийг хэрэгжүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх богино хугацаанд үр дүнтэй ажлуудыг чиглэл бүрээр хийжээж хазаарлаж авахгүй болвол энэ өөрөө хяналтаас гарах юм эрсдлүүд байна гэдгийг бас маш сайн тооцож энэ хуулийг эцэлж батлах ёстой гэж бодож байна. Энэ нөгөө нэг ингэж сонсч байсан юм л да. Жишээлбэл хар тамхи хэрэгэлдэгэ гэд тэр нь одоо мэдэгдэх юм бол шууд одоо жишээлбэл цагтаа очиод барьж авдаг, хордог гэж сонсч байсан. Энэ үнэн үү? Үнэн бол энэ өөрөө нөө шууд барьж байгаа, хорж байгаа энэ байдал чинь хүнийг нөгөө сайн дураараа би ийм юм хэрэгэлдэг болоод энээсээ эндээ ингээд донтоод ин. Гэхдээ би энээсээ гармаар байна. Энийг болоод би ингээд хүн шиг сайхан амьдрмаар байна гэдэг энэ байдлыг шууд хаагаад байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Хүн мэдээж ингээд давхар хэрэгцээтэй болсон байна. Давхар асуудалтай болсон байна. Тэрний дээр давхар хоригдоод ар гэрийнхэндээ бүр дахиад ийм том дарамтууд авчрах вэ гэдгээс айдаг болчихж байгаа юм шиг санагдаад байгаа хгүй. Тэгэхээр энэ хэрвээ хууль нь ийм байдаг бол энэ хуулийг бас зайлшгүй эргэж харах хэрэгтэй бөгөөд тэр талаар энд орсон байгаа юу гэдгийг нэг тодруулчих. За Нарантой ягшийн асуултанд хариулъя. Одоо бол хэрэгэлсэн хүн за гэмт төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүс бол шууд одоо төрчлийн болон эрүүгийн хуулиар хариуцлах хүлээж байгаа. Бидний одоо хуулийн шинэ өөрчлөлтөөр бол хүн өөрөө сайн дураараа эмчлүүлэх гээд ирвэл тэр хүнд хариуцлах хүлээлгэхээсээ илүү эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх энэ чиглэлээр боломж олох чиглэлээр хуулийн өөрчлөлтийг хийж өгч байгаа. Өөрөөр хэлбэл хэрэглэгч, зохион байгуулагч биш, худалдан борлуулагч биш. Энэ үйлдэлийг байнга санаатаа давтан үлдэж байгаа хүн биш. Хэрэглэгч хүн өөрөө сайн дураараа би эмчилгээнд хамрагдъя гэж ирж байгаа тохиолдолд энэ хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх энэ чиглэлээр донтох хэмжээс салах чиглэлээр хуулийн төслийг босруулсан гэдэг хэлье. За дараагийн асуулт нь манай цагдаагийн байгууллагаас тодруулж нэмж хариулнаа. За цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх албаны дарга цагдаагийн орондоо товодорч байна. Наранчин гишүүний асуултанд Нарантой гишүүний асуултанд хариулъя. За Монгол улс сүүлийн 9 жилийн байдлаар бол нийт 49 хүн бол одоо нас орсон байдаг. За он цагийн дараалалаараа бас бүртгэлтэй. Энэ бол шүүх шинжилгээний ерөнхий газрын байгууллагаас авдаг тоо мэдээ байгаа. За сүүлийн 3 жилийн байдлаар бол шүүхэн шийдвэрлэх байгууллагын 461 дугаар хорих ангид хоригдож байсан. Одоо манай санд бүртгэлтэй нэг иргэн бол 3 дугаар эмнэлэг дээр очиж эмчилгээ хийлгэж байгаа нас орсон асуудал бол гарсан. Энэ бол одоо шүүхэн шийдвэрлэх байгууллага эмчлэх, тусгаарлах энэ асуудал бол шүүхэн шийдвэрлэх байгууллагын асуудал болохоор ингээд өрхий. За дараагийн дугаарт хар тамхи хэрэглэж байхад нь шууд барьдгүй гэдэг асуудал. Өнөөдөр Монгол улсад 40 төгөлдөр үйлчилж байгаа хуулийн дагуу цагдаагийн байгууллага бол хар тамхи мас оруулах бодис сэргэлсэн иргэнийг бол баримтлах, шалгах үүрэгтэй. Энэ үүргийнхээ өрөөнд бол холбогдох ажиллагаагаа бол хийгээ явдаг гэдгийг хэлье. За баярлалаа. За ер нь бол төрийн үүрэг бол иргэнээ хамгаалах тэгэхээр ер нь бол наад жаргалтай хүн бол ийм юмд онтохгүй шүү дээ. Энэ нийгмийн асуудал, нийгмийн эдийн засгийн маш хүнд хэцүү энэ нөхцөл байдал өөр шир энэ дарамттай амьдралаас болол хүн ер нь ийм хизээч хүний хүсгүй зүйлд санамсаргүй байдлаар нэг сонирхож үзээд тэрнээсээ болоод ер нь цаашдаа өөрсдийгөө тайвшруулах зорилгоор л ингэж явсараад гүн шигдчихдэг байх гэж би хувьдаа төсөөлж байна. За тэгэхээр хамгийн нэгдүгээрт бол сайн дураараа хүн ингээд энэс гармаар байна гэд ирэхэд бол энийг зайлшгүй сайн дураар нь зохих бүхий л арга одоо механизмыг хэрэглээд сайн дураар нь ирж байгаа хүмүүсийг бол эмчлээд энгийн иргэн болоод гарах нь бол төрийн үүрэг байх гэж би бодож байна. Тэгээ манай Монгол улсад бол яг эндээс одоо амжилттайгаар гарсан он удаан жилийн түүх байхгүй учраас одоо бид нар эхэлж байгаа дээрээ энийг олон улсад хамгийн их одоо тохиолдлыг амжилттай одоо давж чадсан ийм улс орнуудтай ялангуяа хамтарч ажиллах хэрэгтэй. Тэгээ дээрээс нь одоо монгол хүний сэтгэл зүйг маш сайн судлаад гадаад улсад байгаад энэ зүйлийг даван туулж чадсан, энгийн амьдралдаа буцаад орж чадсан монголчуудтайгаа бас туршлага
одоо судлах байдлаар уулздаг юм уу, ярилцдаг юм уу те одоо ийм зүйлүүдийг бас авч хэрэгжүүлэх нь зөв байх гэж бодож байна. За тэгээ ямар ч лээсэн энэ бол одоо нэгэнт ийм том асуудал болцсон байгаа. Нууц одоо ер нь бол ийм асуудлыг нууц гэд дарах тусам л нууцаар улам одоо өргөжөөд байна. Дээрээс нь энэ нууц байгаа асуудлыг улам одоо илрүүлэнгүүтээ барьж хордог байгаад байх юм бол энэ бол улам л далд байдал нь улам л одоо гүн гүнзгий болоод байна. Тийм учраас энэ хуулийг одоо бас те маш олон төвшөнд юу яагаад ажлын хэсэг энтрийн яаралтай гаргаад энэ хуулийг одоо баталсныхаа дараагаар одоо яг энэ хэрэгжүүлэх ажилдаа за жишээлбэл энэ дөнгөж саяны энэ 23 тэрбум төгрөгийг хүртэлтэй яаж захиран зарцуулахын гэдгээс ахуулаад маш яаралтай дүрм журмыг гаргаж явах хэрэгтэй хаа гэж бодож чинь тэгээд хуулийн төслийг бол дэмжинэ.